Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөгөөнөөр аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдал тулгамдж буй асуудлуудыг хэлэлцлээ. Дархуул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 374 их эмч, 492 сувилагч, нийт 1747 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Эмнэлгийн таслан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нэгдсэн эмнэлэг төсвөрийн кабинет, ахмадын кабинетыг шинээр байгуулжээ. Мөн үений дурангийн хагалгаа, хавдрын мэс засал, бөөр шээсний чулууг дурангаар авах зэрэг хэд хэдэн төрлийн шинэ технологиг эмнэлгийн тасламж үйлчилгээнд нэвтрүүлжээ. Эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцийн дутагдал, тэдгээрийг сургах чадахжуулах, тоног төхөөрөмжийн шинжилэлт, эмч сувилагч нарын нийгмийн асуудал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй байлгахад анхаарах шаардлагатай байгаа талаар аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өнөөдрийн гол агуулмж нь бол яг эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал нь ямар байгаа, яг юу хийж байгаа, иргэдэд яа тусламж үйлчилгээ хүрж байгаа, иргэд чирэгдээд байна уу, тусламжаа авч чадж байна уу, сэтгэл ханамжийн судалгаа нь ямар байна. Энэ талаар бол ерөн гол ярилцлага өрнөж байна. Тэгээд иргэдийн нэг онцлог байлаа. Иргэдийн төлөөлөгчд маань санал асуулгыг иргэдээс аваад яг тэр иргэдийн санал асуулгыг багцлаад биднээс асууж байгаа нь бас онцлог байлаа. Энд нь тэгээд бас тохирсон яг одоо өнөөдрийн оновчтой ямар зохион байгуулалт хийж байгаа. Энийгээ талаар бол одоо танилцуулга хийж бас явж байгаагаар юм бол онцлог байлаа. Яг нарийн мэргэжилтээр юун дээр дутагдж байна вэ? Нараа дээр л эмч дутагдж байна. Хүүхдийг бид нар бас төрөлжүүлэх тийм чиглэл барьж байгаа. Одоо яг нөгөө том үеийн юу ч мэдрэл, зүрх судас гэдэг шиг ийм чиглэлээр нь төрөлжүүлж бас комьюнити үүсгэх ийм чиглэлийг бариад явж байна. Тэгэхээр энэ тал дээр л бас бодлого барьж илүү их нарийн мэргэжүүлэх шаардлагатай. Тэгээ зарим нэг одоо нэг амьд толсон тусламж үйлчилгээний юун дээр бас хүмүүс нөгөө эмч болох тийм магадлал их бага байна л да. Одоо сахин амьдруулах эмч гэдэг юм уу, нарийн эмч гэдэг юм уу, хариуцлага өндөртэй. Бид нар нэг зүйлийг их онцгойлон барьсан юм аа. Ер нь нээлттэй хаалганаас татгалзээ. Дээрээс нь хөнөөл багтай мэслээс татгалзээ гэдэг. Тэгэд ер нь дурангийн мэсэл рүү шилжүүлж байгаа. Энэ бол ер нь дэлхийн өөрийн чиг хандлагатай дурангаар мэсэл дороо оруулаад жижигхэн шарахаар хүний одоо боломжит бүх хаалгаа хийдэг энэ хэлбэр рүү. Тэгээ манайх нь 3 газар хаалгаа хийдэг. Эмэгтэйчүүд дээр, гэмтэл дээр, мэс засал дээр. Мэслийн одоо дурангийн хаалгаа бол нэвтрээд нэлээд хэдэн жил болж байна. Дээрээс нь сая энэ өнгөрсөн жил нөгөө бөөрийн замын чулуу авдаг. Эхлээд доод замынхыг авдаг. Сүүлд нь дээд замынхыг авдаг доронг бий болгосон. Гэмтэл дээр үний доронг бий болгосон. Үний дорон дээр нь нэг цээж хэвлийн одоо хэсэг ордог тэр хэсгийг аваад өгчвөл ер нь цогцоор болох юм билээ. Тэгээ яг гэмтлийн яг хаалгаа бол одоохондоо эхэлж төгөлдөрж байна. Энэ бол цаг хугацаа шаардах байх. Тэгээд нэг жилийн дараа мөн 2 жилийн дараа бол одоо баг эмч болгоно хийдэг тийм төвшөнд очих байх. Эмэгтэйчүүдийн хаалгаа бол нэлээд сайн боломжтой хэмжээнд дурангаараа хийгээд явж байна. Ийм технологийн хувьд нэвтэрсэн том одоо дурангийн. Бас дуран дээр нөгөө улаан хоолой гаранд дурандж байгаа. Нөгөө улаан хоолой одоодны венийг боодог, өргөсөлтийн арил одоо эсвэл ургац цувил тэрийг авдаг ийм аргад бас нэвтрээд явж байгаа. Тэгээ яавал хүнд ойрхон байх вэ? Ойрхон байгаад байх хүн чирэгдээд байна шүү дээ. Жирэмсээ эхчүүдээ явуулахгүй байх. Үүднээс нь одоо нэг цагийн үйлчлэгээ хэлбэрийн одоо амбулатор 2 дээр тусламж үйлчлэгээний нэгжийг болголоо. Диабетийн нэгжийг бий болголоо. Мөн одоо оны төгсөө сая ахмадын комьюнитиг болголоо. Сая ч гэсэн энэ дээр бас асууж шээ. Ахмадыг үздэг юу нэ одоо байхгүй байна гэд. Сая бол одоо үзлэг комьюнити эхлээд тэрнээс бас ахмадын цогцомлгээгээд 10% нь бас ахмад хөгжлийн төв геронтологийн төвтэйгээ нийлж байгаад бас 3 сумдаар яваад ахмадуудаа үзээд үнэлгээ хийгээд ирсэн байгаа. Төлөөлөгчид мэдээлэлтэй холбоотой асуулт саналаа илэрхийлж төлөөлөгчдийн асуултад эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ тулга нэгдсэн эмнэлгийн дарга Мөнхбат болон холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө.